Тэгээ очиж миний өмнө хараад байсан. Сайн ч болохгүй шүү. Та энэ зурглалыг санаж байна уу? Бүрийн үйлчлэгээ авахын тулд танил тал хайж түмэн бичиг цаас бүрдүүлэх төвхтэй даалгавар авдаг. Харанхуй шигэн чамаагүй цэцэрлэгийн бүртгэлд хүүхдийн тэврээд оожирлож хорооны тодорхойлтыг 2-3 хонж авдаг. Бичиг баримт дутуу гэж биерэн ирсэн иргэнийг буцааж олон лавлаа нэхүүлж орох газаргүй болтлон төөрөгддөг. Өдөөс хот руу сумаас сэрнлөө 100 км явж төрийн үйлчлэгээ хүртдэг. Түмэн олонний амьдрал оожир дарааллын дунд хөрсөн он жилүүд байлаа. Та одоо санаж байна уу? Гэхдээ одоо гэрэл асаж Монголын систем интернетийн хурдаар эргэн бүртээ хүрч төрийн 87 байгууллагын 1263 үйлчлэгийг хоногийн 24 цагт эзээч хаанаас ч түн олондоо төггүй хүргэж байна. Монголиан өдөрт тогтмол 100 мянга, сард 2 сая 800 мянга, жилд 33 сая 115 мянга, 5 жилийн хугацаанд 84 сая 500 мянган үйлчлэгийг үзүүлжээ. Ингэснээр иргэдийн төрийн үйлчлэгийн зарцуулдаг 1.7 их найт төгрөгийг 170 сая цагийг хэмнэж цахим хөгжлийн хурдыг нэмлээ. Одоо илүү дэвшилтэд, илүү ухаалаг, илүү олон боломжийг шингээсэн Монголиа 5T танд үйлчлэхэд бэлэн боллоо. Эх орондоо болон хөлийн чандад ажиллаж амьдран суугаа нийт Монгол улсын иргэдэд та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгая. Та бид хамтдаа дижитал 90 үеийн хурдтай хөгжлийн гэрчинд болж байна. Дэлхийг Starlink-ийн хиймэл дагуулаар бүрхгийг харж 5G сүлжээ нэвтэрч iPhone гар утасны 17 үеийг хэрэглэж залуус маань e-спортын дэлхийн цомын авраг болохыг харлаа. Интернет, аппликейшнүүд, хиймэл оюун, ухаалаг утасгүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй дижитал хэв маяг шилжжээ. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын идэвхтэй үеийг туулж байна. Монгол улс чинь энэхүү хөгжилтэй хөд нийлүүлэн алхаж дижитал шилжилтийн салбар бүрд амжилттай хэрэгжүүлж байна. Үүний илрэлт нь манай улсын цахим засаглалын шинэ шатанд гаргасан Монголиа тусал юм. Одоогоос 5 жилийн өмнө Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын 193 гишүүн улс орнуудаас цахим засаглалын индексээр 92 дугаар байранд жагсаж байсан. 5 жилийн дотор 46 байр урагшилсан өсрөнгүй амжилтыг гаргажээ. Энэ бол та бидний хамтын зүтгэлийн үр дүн. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд та бид хамтдаа цахим хөгжлийн багц суулуудыг баталж цахимжилтанд чөдөр болж байсан 109 хуулийн зүйл заалтууд өөрчлөлт оруулсан. Монголчууд нэгдсэн үед юу бүтээж чаддгийн тод жишээ бол Монголиа юм. Энэ дашрамд Монголын систем эхний хувилбараас давхуулаад өнөөдөр нээлттэй хийж буй 5T хувилбар хүртэл хөгжүүлэхэд гар бие оролцсон бүх хүнд болон Монголын системийн үнж хэрэглэгч болсон. Төрийн үйлчлэгээний цахимжилтыг алга тачныг хүлээж авч дэмжсэн иргэд та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Иргэн таны оролцоо дэмжлэгийн үр дүнд төрийн байгууллагууд үүдэн зогсдог ойчрол дараад алах болж төрийн үйлчлэгээ алганд багтаг болж байна. Засгийн газраас иргэдийн оролцоог төрийн шийдвэр гаргалтанд тусгай онцгойлон анхаарч Монголын системэд дамжуулан энэ жил анх удаа 2026 оны төсвийн төсөлд иргэдээс санал авлаа. Төсвийн төс саналаа өгч идэвхтэй оролцсон 216 мянган иргэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Дан 2T иргэнэ найдвартай аюулгүй таних шинжлэгдсэн систем. Дэлхийн хаанаас ч гадаад дугаараар бүртгүүлэх QR код царай танилтаар хялбар нэвтрэх боломжтой боллоо. Мөн хүүхэд өөрт хамаарах үйлчилгээг асран хамгаалагчийн зөвшөөрөлтөөр нэвтрэх боломжтой. Дан 2T эргэн бүртгүүртэмжтэй ухаалаг нэвтрэлт. Монголиа 5T. Сайн байцгаана уу? Үндэсний дата төвийн систем нэгтгэлийн хэлтсийн дарга Баттүр байна. Цахим орчинд нэг л ирэхээр төр хувийн хвшлийн 542 системийг таньж баталгаажуулах танил нэвтрэлтийн дан системийн шинжилсэн хувилбарыг танилцуулж байна. Нийтдээ 2 сая 258 мянган хэрэглэгч 97.4 сая удаа хэрэгэлсэн энэхүү программыг Kubernetes, FIDO 2, OAuth 2.1, Faceliveness гэх мэт олон улсын дэвшилтэт технологи мэдээллийн аюулгүй байдлын шилдэг шийдлүүдийг ашиглан үндэсний дата төв Монгол Академийн чадварлаг хамт олон үндэсний баталгаажуулагч аппликейшн болгон хөгжүүллээ. Хөлийн чандад ажиллаж амьдарч байгаа 200 гаруй мянган иргэн бүрд банкны эрх Монгол утасны дугаар тоон гарын үсэг ашиглах боломж хязгаарлагдмал байдгаас шалтгаалan
зарим иргэд маань цахим орчинд үйлчлэг авах боломжгүй байдал үүсдэг байсан. Тийм л оюун суурилсан царай таньж баталгаажуулах функцийг нэвтрүүлснээр 99% наривчлалтай иргэдийг таньж бүртгүүлэх боломжийг бид бүрдүүллээ. Хэрэглэгч таны өдөр тутмын үйлдэлүүдийг хэлбэрчлэх зорилгоор FIDO 2 стандартын дагуу гар утасны баталгаажуулалтыг ашиглан нууц үгүйгээр нэвтрэх боломжийг мөн хэрэгжүүллээ. Ингэснээр та бүхэн гар утасныхаа царай таних болон хуруу унших үйлдлийн тусламжтайгаар нэвтрэх боломжтой болж байгаа юм а. 2022 оноос хойш нэг удаагийн кодын зурвасын зардалд иргэд дунджаар 658 сая төгрөгийн жил бүр зарцуулж байсан бол Google, Microsoft гэх мэт олон улсын мэдээллийн аюулгүй байдлын шаардлага хангасан 2 дахь баталгаажуулалтыг ашиглан та бүхэн цаашид ямар ч зардалгүйгээр нэвтрэх боломжийг мөн бүрдүүллээ. 2 алхамд баталгаажуулалтын модулыг өөртөө багтааснаар дан систем үндэсний баталгаажуулагч аппликейшн болон шинжлэгдэж байна. Та гар утсаа хаяж өргөдүүлэх, санамсаргүй ресет хийх гэх мэтээс болж баталгаажуулалтын кодоо өргөдүүлэх эрсдэлтэй байдаг бол үүлэн технологи суурилсан манай шийдэл энэ асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгож буй клауд тоон гар үсгийг шууд зурах боломжийг бүрдүүлснээр баталгаажуулалтын үндсэн суваг болгож тоон гарын үсгийн хэрэглээг дэмжин Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй захин гэрээний байгууллагуудтай хамтран та өөрт хамаатай бүхий л захин гэрээгээ хянах боломжийг хангаж байна. Бидний эргэн тойронд цахим үйлчлэгээ авч чадахгүй байгаа малчид, настай хүмүүс, харааны бэрхшээлтэй иргэд гэх мэт хүмүүс байдаг. Эдгээр иргэдийн үйлчлэгээ авах боломжийг хангах зорилгоор Монголын нотариусчдын танхимтай хамтран захин итгэмжлэлийн үйлчлэгээг шинээр нэвтрүүллээ. Ингэснээр та тухайн итгэмжлэлийн хүрээнд харгалзах захин үйлчлэгээг авах боломжтой болж байна. Иргэн таны төлөөлдөг аж ахуйн нэгжүүд систем дотор шууд харагдах боломжтой болж илүү хэлбэрчилэгдлээ. Мөн дан системийн харилцагчнаас шаардлагатай уян хатан эрхийн менежментийн дагуу та өөрийн аж ахуйн нэгжийг төлөөлөх этгээдийг сонгох боломж мөн бүрдэж байна. Дан системтэй холбогдсон төрийн болон хувийн системүүд рүү QR код, Deep Link-ийн тусламжтайгаар мөн нэвтрэх боломжтой боллоо. Энэ бол таны мэдээллийг ашиглах зөвшөөрөл хүссэн мэдгэдлийн тохио юм. Та ямар нэг үйлчлэгээ авах үедээ өөрийн хувийн мэдээллийг дан системээр зөвшөөрөл өгөн дамжуулах боломжтой боллоо. Энэхүү аппликейшнийг та гар утсандаа суулгаснаар танд төр хувийн хвшлийн захин үйлчлэгийг илүү аюулгүй хэлбэр ашиглах боломжийг бүрдүүлсэн гэдэгтээ бид итгэлтэй байна. Баярлалаа. Монгол улсын төрийн цахим хуудсууд орчин үеийн интерфейсээр шинжлэгдлээ. Иргэд нэг цонхны шийдлэр төрийн үйлчлэгээ болон мэдээллийг авах боломжтойгоос гадна үндэсний бичгээр мэдээлэл авах шин боломжийг нээж төрийн байгууллагууд ил тод байдлын хуулийн дагуу 68 төрлийн мэдээллийг олон нийтэд нийтдээ болгож байна. Иргэн төвтэй ил тод төрийн цахим үйлчлэгээ e-Mongolia Тавтэг. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Цахим цэцгэлийн хэлтсийн шинжээч Баян Бэлэг байна. Өнөөдөр та бүхэндээ e-Mongolia системийн шинэ хөлбөр болон түүнд орсон онцлог үйлчилгээнүүдийг танилцуулах гэж байгаадаа таатай байна. e-Mongolia систем маань үндсэн 3 төстэй боллоо. Төрийн байгууллага, төрийн үйлчилгээ, цахим сургалт гэсэн төсөд багтж байна. Бид одоогийн байдлаар нийтдээ 2320 төрийн байгууллагын веб утсуудыг нэгтгээд байгаа бөгөөд ингэснээр өмнө нь тустай байсан домен бүрх, бүртгэл, сервер удирдлага зэрэг давхарсан зардлуудыг бууруулад байгаа билээ. Мөн түүнчлэн иргэд тухайн байгууллагынхаа 68 төрлийн мэдээллийг нэг дороос авахаас гадна цахим хилцүүлэгт оролцох, уулзалтын цаг товлох, нээлттэй ажлын байруудыг харах, тухайн байгууллагын үзүүлдэг цахим болон уламжлалт үйлчилгээнүүд болон тэдгээрийн бичиг баримтын бүртлүүдтэй танилцах боломжтой.
Иргэн та Монгол Улсын засгийн газарт өргөдөл гомдлоо гаргаад шийдвэрлэлтийнхээ явцыг цаг тухай бүрт нь харах боломжтой боллоо. Бид иргэдийнхээ цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор удирдлагын академитай хамтран иргэн чиглэсэн сургалтуудыг энэхүү цахим сургалт гэсэндээ байршуулад байгаа билээ. Мөн цаашдаа үе шаттайгаар бусад төрлийн сургалтуудыг мөн нэвтрүүлээд явах болно. Монгол бичиг бол яалтчгүй монголчууд бидний олон зуун жилийн турших түүх соёлын хосгүй нэгэн өв. Энэ өвийг бид орчин үеийн технологитой уялдуулан амьд хэлбэрээр хадгалах, шинэ үеийн залуустай танилцуулах зорилгоор төрийн нэгдсэн системдээ монгол бичгийн хувилбар болгон шигтгэж өглөө. Мөн англиний хувилбарч бас орсон байгаа. За дараагийн онцлог зүйлс бол хүртээмжийн тохиргоо. Хүртээмж гэдэг нь бүхий л сувгаар төрийн үйлчилгээг авах боломжоор хангахын зэрэгцээ, тусгай хэрэгцээт иргэдтэй ч бас хүртээмжтэй байхыг хэлнэ. Тэр ч утгаараа бид харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хүртээмжийн тохиргоо зэсээ илүү сайжрууллаа. Ингэснээр иргэн та Монголиа руу орон өнгө, үсгийн хэмжээ, уг хоорондын зай зэрэг бүхий л тохиргоогоо өөрийн харааны төвшөнд тохируулан өөрчлөх боломжтой. Монголд хэл яриа сонсголын бэрхшээлтэй 11,000 гаруй иргэн байдаг. Гэвч тэдгээр иргэдэд хангалттай хэмжээний мэргэжлийн хэлмэрч байдаггүй. Бид эдгээр иргэдэд зориулан веб дуудлагын үйлчилгээг санал болгож байна. Хэрэглэгч та порталаар дамжуулан видео дуудлагын манай мэргэжлийн хэлмэрчтэй холбогдсон төрийн үйлчилгээний заавар зөвлөгөөг төргөн шуурхай цаг алдалгүй авах боломж бүртлээ. Одоо харин би та бүхэндээ Монголиагийн шинэ хувилбарт орсон онцлог үйлчилгээнүүдийг танилцуулъя. Та лавлгаа аваад заавал нотрит орж баталгаажуулсны дараа апостил гэрчлэгийг өөрийн биеэр очиж явдаг байсан тийм үү? Тэгвэл одоо ингэ шаардлагагүй. Учир нь гэвэл иргэн таны төрд байгаа 12 төрлийн мэдээлэл лавлгааг апостил гэрчлэгээр гаргах боломжтой боллоо. Мөн эдгээр 12 төрлийн лавлгаа тодорхойлтыг та иргэдийн хамгийн их ашигладаг, хамгийн эрэлттэй хэл болох англи, орос, хятад, солонгос, франц гэсэн 5 хэл дээр авах боломжтой. Монгол улсын хүн амын 36.2%-ийг хүүхдүүд эзэлдэг. Эдгээр эрхэм хүүхдүүдтэй зориулсан бид гадаад пассворт дахин захиалах үйлчилгээг цахимжууллаа. Ингэснээр иргэн та өөрийн болон хүүхдийн гадаад пассвортаа захиалахаас гадна төрд байгаа өөрийн мэдээллийг хардагтайгаа адилхан хүүхдүүдийнхээ мэдээллийг харж лавлгаа тодорхойлтуудыг нь ч мөн авах боломжтой боллоо. За энэ мэдчлэн олон шинэ үйлчилгээнүүд, олон гайхалтай шинжилтүүд Монголиа системд маань нэвтрлээ. Ингэснээр бид цааснаас цахимд хүлээлтээс хүртээмжэд хүнд суртлаас ил тод байдал руу шилжиж байна. Монголиагийн шинэ хувилбар бол энгийн нэгэн хувилбар биш. Энэ бол иргэн төвтэй төрийн шинэ соёл, шинэ хандлага юм аа. Баярлалаа. Mongolia иргэн төвтэй төрийн үйлчилгээ. Та дурын үйлчилгээ лавлгаа, тодорхойлолт, зөвшөөрөл, төрийн байгууллагуудын нээлттэй мэдээллүүд, санал хүсэлтүүдийг хиймэл оюун суурилсан чатботоос авах боломжтой. Таны хүсэлтэнд ухаалаг чатбот хариулж, баримтыг бүртгэлтэй имэйл рүү тань илгээнэ. Иргэнийн хөдөлдөг ухаалаг төрийн үйлчилгээ Mongolia тавтыг. Сайн байцгаана уу? Монгол Академи Улсын төсөлт үйлдвэрийн газрын систем нэгдлийн газрын дарга Тулга байна. Би та бүхэнд манай шинэ хувилбарт нэвтэрч буй ухаалаг шийдлүүдийн талаар танилцуулах болно. Монгол 4.0 хувилбар дээр бид нэр хиймэл оюунд суурилсан хэрэгцээ үйлчилгээ гэдэг шийдлийг нэвтрүүлж байсан. Тухайн үедээ хэрэгцээтэй байсан энэхүү төслийг сайжруулах мөн боломжийг нэмэгдүүлэх саналууд түгээмэл ирж байгаа. Үүний нэг жишээ бол бид нэр сард 60,000 орчим дуудлага, 7,000 орчим сошиал мессежийг үүнтэй холбоотой авдаг. Иргэд маань ямар үйлчлэгээ авах, тухайн үйлчлэгээтэй холбоотой мэдээлэл мөн ямар дүрм журмууд манай платформ дээр байгааг мэдэхгүй байгаа. Үүнийг бид нэр шийдэхийн тулд хиймэл оюун суурилсан AI чатботыг нэвтрүүлж байгаа. Энэхүү чатботыг нэвтрүүлснээр иргэн нас хүйс, байршлаас үл хамааран өөрт хэрэгцээтэй байгаа төрийн үйлчлэгээнүүдийг захимаар авах, лавлгаа тодорхойлт авах, хүсэлтүүд зөвшөөрлийн хүсэлтэд илгээх, тухайн хүсэлтийн төлөвөө харах,
мөн бусад манай дээр байгаа нээлттэй мэдээллүүдийг нэг дороос харах боломжтой болно. Бид олон улсын бусад жишг стандартуудыг мөрдөж энэхүү AI чатботынхаа өгөгдлүүдийг байнгын сайжруулж улам хэлбэр, улам оновчтой болгох дээр анхааран ажиллах болно. Ийм Монголтой төстэй төрийн цахим үйлчилгээний платформуд дээр түгээмэл байдаг нэг боломж бол хөтөч. Энэхүү хөтөч байснаар тухайн иргэн өөртөө хэрэгцээтэй байгаа мэдээлэл, үйлчилгээ болон бусад холбогдох дүрм журмыг нэг дороос авах боломжийг авдаг. За энэхүү боломжийг бид нэр төрийн байгууллагуудтайгаа хамтран ийм Монголын шинэ хөлбөр дээр нэвтрүүлж байна. Та шилжилт хөдөлгөөн хийх, эсвэл өндөр настай ээж авчин төвтөртэй гарах, эсвэл шинээр болж байгаа тохиолдолд энэхүү хөтчийг ашиглан асуултанд хариулж өөртөө хэрэгцээтэй байгаа үйлчилгээ мэдээллийг нэг дороос авах боломжтой болно. Бид цаашид бусад төрийн байгууллагуудтай энэхүү хөтчөө улам баяжуулах, мөн хэрэгцээтэй байгаа төрийн үйлчилгээнүүд болон хамгийн чухал гэсэн мэдээллүүдийг багцлж хөтчөө улам баяжуулан ажиллах болно. Ийм Монголын 4.0 хөлбөр дээр үйлчилгээ авах үед хаяа үйлчилгээний хүсэлт амжилтгүй болох асуудлууд гардаг байсан. Үүн дээр яг ард нь юу болоод байгааг иргэд маань тэр болгон мэдтгүү. Ийм Монгол платформ яаж ажилладаг вэ гэвэл ард нь байгаа төрийн байгууллагууд хур системийг ашиглан тухайн иргэний мэдээллийг өөрт нь үзүүлдэг. Хаяа тухайн хурын сервис буюу мэдээлэл хариуцагч байгууллагын дэд бүтцээр асуудал гарах, сервисээр алдаа гарах тохиолдолд энэхүү алдааны мессежийг харуулдаг. Бид энэхүү боломжийг knowledge graph гэдэг байдлаар нэрлэж иргэдийн өөрсдийн авах гээд байгаа үйлчилгээ нь ямар үе тасалдаад байгаа, хэн ямар төрийн байгууллага нь хариуцаад байгаа. Мөн төрийн байгууллагууд маань өөрийнхөө үйлчилгээг илүү чанартай, оновчтой байлгах дээр анхаарах боломжийг бүрдүүлж өгсөн. Нээлттэй байдлаар бид нэр энэхүү боломжийг төрийн байгууллагуудтайгаа хэрэгжүүлж эхэлж байна гэсэн үг. Бид цаашид ийм Монголыг илүү ухаалаг, илүү нээлттэй, мөн ил тод байлгах дээр анхааран ажиллаж байна. Mongolia иргэн та орон сууцны суух, цахилгаан, дулааны хэрэглээний төлбөрөөн нэг дор хизээч хаанаас ч хялбархан цахимаар төлөх боломжтой боллоо. Ухаалаг төлбөр, ухаалаг шийдэл. Mongolia тавтыг. Сайн байцгаана уу? Систем нэгтгэлийн газрын ахлах системийн шинжээч Баян Жаргал байна. Mongolia системийн цахимжуулсан үйлчилгээнүүд дундаас одоогоор 705 үйлчилгээний төлбөртэй үйлчилгээнүүд байдаг. Эдгээр үйлчилгээнүүдээр дамжуулан бид бүхэн одоогоор өдөрт 8 орчим төлбөрийн гүйлгээнүүдийг гаргадаг байна. Энэ гүйлгээнүүдийг бид төрийн сан болон QPay, SocialPay, MonPay гэсэн байгууллагуудтай хамтран амжилттай гүйцэтгэж байна. Тэгвэл одоо Mongolia төрийн үйлчилгээний цахим идэвчтэй болоод байгааг та бүхэндээ хэлэхэд таатай байна. Энэхүү цахим идэвчнээс иргэн та өөрийн төрийн үйлчилгээтэй холбоотой төлбөр тооцоог нэг дороос хэлбэрээр авах боломжийг бид бүхэн бүрдүүлээд байгаа юм. Тухайлбал төрийн үйлчилгээний нэхэмжлэгээ, төлбөрийн цахим идэвчэндээ хүлээн авч төлөх, төлсөн баримтаа авах, баримтаа бүртгүүлэх зэрэг боломжууд багтсан байгаа юм аа. Мөн түүнчлэн өөрийн ашигладаг банкны картаа та цахим идэвчэндээ холбоод төрийн үйлчилгээний төлбөрөө хэлбэрээр төлөх боломж өртсөн. Одоогоор худалдаа хөгжлийн банк болон голомт банкуд холбогдсон байгаа юм. Монгол банкнаас баталсан карт токенжуулах журам байдаг. Энэхүү журам стандартын дагуу бид төрийн сан болон Монгол банктайгаа хамтраад хэрэглэгчийн картыг токенжуулах төлбөрийн системийн шийдлийг амжилттай нэвтрүүлээд байгаа юм. Ингэснээр иргэн таны төрийн үйлчилгээний цахим идэвчэндээ холбосон хэрэглэгчийн картыг нууцлал аюулгүй байдлыг бүрэн хангаж чадаж байгаа юм аа. Бид бүхэн орон сууц, цахилгаан, дулааныхаа төлбөрийг төлөхдөө олон төрлийн сувгуудыг ашиглан төлж байгаа. Жишээлбэл олон төрлийн аппликейшн, веб систем, киоскын систем, зарим үед биеэр очин төлөх шаардлагууд ч гардаг. Тэгвэл одоо Mongolia цахим идэвчэндээ та өөрийн болон бусдын хэрэглээний төлбөрийг холбон цаг тухайд хэлбэрээр төлөх бололцоог бид олгож байна. За ингээд цаашид Mongolia систем төрийн үйлчилгээ болон төлбөрийн шийдлүүд дээр улам боловсронгуй ажиллаад зогсохгүй бүх банкны аппликейшн болон бүх финтек банкны аппликейшнууд дотроос төрийн үйлчилгээний төлбөр тооцоогоо хэлбэрээр төлөх бололцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дижитал амьдралын ухаалаг сонголт бол Mongolia цахим идэвч юм.
Иргэн төвтэй эл тод төрийн цахим үйлчилгээ E-Mongolia Тавтыг Амбацоно намайг Мягмар Наран гэдэг E-Монгол активын захирал байна. Төрийн захим үйлчлэгээний нэгдсэн систем E-Mongolia платформ маань 5 жилийн өмнө анх 181 төрлийн лавлага төрлийн үйлчлэгээр олон нийтэд танилцуулж байсан бол өнөөдөр бид бүхэн иргэнд, хуулийн этгээдэд, гадаад дэргэд за хүүхдүүд зориулсан дижитал зохис шийдлийг санал болгож хөгжүүлж ажиллаж байна. За өнөөдөр бид бүхэн одоо 2.1 сая хэрэглэгчтэй болсноор Монголын үндэсний хамгийн олон онлайн хэрэглэгчтэй платформ болчихсныг дуулахад таатай байна. За бид үйл ажиллагаандаа ISO 9001, 27001 серийн стандартуудыг мөрдлөг болгон ажилладаг. Өнөөдөр манай хамт олон E-Mongolia-гийн шинэ хөлбөр дээр орсон олон боломжуудыг танилцууллаа. За үүнээс олон боломжууд, олон үйлчилгээнүүд шинээр орсныг дуулахад таатай байна. За мөн төрийн үйлчилгээг анх удаа хиймэл оюунаар бид бүхэн иргэн санал болгох энэ хөгжүүлэлтийг шинээр танилцуулж байна. За алдаа оноотой зүйл байхыг байж магадгүй. Бид бүхэн одоо иргэдийн санал хүсэлт өөрсдөө алдаа оноо дээр суурилж улам цааш нь боловсронгуй болон хөгжүүлж ажиллах болно. За цаашд бид бүхэн proactive service буюу одоо үйлчилгээг иргэн өөрөө хайж олоод хэрэгтэй үед авах бус тухайн иргэн шаардлагатай үйлчилгээг нь санал болгодог тийм хөгжүүлэлтийг хийж ажиллах болно. Ингэснээрээ иргэн хуулийн этгээдээс гарч чадах байсан цаг завыг хэмнэх, за зардлыг бууруулах боломж бүрднэ гэж харж байна. За хур сервисийн бид нэр хүртээмжийг сайжруулахаар мөн төлөвлөж ажиллаж байна. За ингэснээрээ одоо мэдээлэл хариуцагч байгууллага буюу одоо зөвхөн төрийн байгууллага биш, хувийн хэрэгсэл маань өөрөө мэдээлэл хариуцагч байгууллагаар орох боломж бүрдэн. За мөн дээр нь иргэний зөвшөөрлөлтөөр одоо төрөөс хувийн мэдээллийг авах боломж бүрдэх юм аа. За ингэснээрээ уламжлалт байдлаар цаасаар авч явдаг одоо төрийн байгууллагаас авсан үйлчилгээ хувийн хвшил дамжуулдаг энэ байдлыг халах ийм боломж бүрднэ гэж бид бүхэн харж байна. За e-бизнесийг бид нэр хуулийн этгээд зориулан шинжилэн хөгжүүлж гар утасны аппликейшн гаргахаар төлөвлөж байгаа. За ингэснээрээ мөн зөвхөн энгийн зөвшөөрлөөс гадна лавлага төрлийн аж ахуйн нэгжтэй холбоотой мэдээллүүдийг нэг цонхноос авах. За бизнес эрхлэгчид маань утаснаас компани удирдах боломж бүрдэх юм аа. Өнөөдрийн энэ танилцуулсан танилцуулга бол зөвхөн одоо E-Mongolia-гийн зүгээс өнөөдөр одоо иргэдэд шаардлагатай байгаа хэмэл оюун суурилсан үйлчлэг хэлбэраас оруулахаас гадна энэ бол технологийн шийдлээс илүү амьдралын хэм маяг үйл ажиллагааг өнгөвчлөх тийм боломж гэж харж байгаа. Тэгээд хэмэл оюун суурилсан E-Mongolia 5.0 платформыг та бүхэн авна уу? Иргэн төвтэй эл тод төрийн цахим үйлчилгээ E-Mongolia Тавтыг Монгол улс цаашид төрийн үйлчлэгийг дахин иргэн инженер хийж чанар хүртээмжийг сайжруулна. Төрийн бүх үйлчлэгийг ирээстэй шуувын цахимжуулна. E-баримт систем бүрэн автоматжуулна. Төрийн их хөгжлийн нэгдсэн сан байгуулж хөгжлийг эдийн засгийн эргэлтэнд оруулна. Хиймэл оюуныг салбар бүрт нэвтрүүлж төрийн бүтээмжийг сайжруулна. E-бизнес системийн шинжилсэн хөлбөрийг хөгжүүлж гадаадын хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчид зориулсан нэг цонхны үйлчлэгээ бүхий таатай ил тод бүтээмжтэй орчныг бүрдүүлнэ. Цахим шилжилтийн замнал бол зөвхөн төрийн бодлогоор хязгаарлахгүй. Иргэн бүрийн оролцоотой хамтын хүчээр хийгдэх зүйл юм. Бид хамтдаа Монгол улсын хөгжлийн шинэ үеийг нээж олон улсад цахим засаглалаараа жижиг улс орн болж өнгөрсөн хугацаанд бий болсон ололт амжилтаа ахиулахар зорж байна. E-Mongolia Digital First. Сайнээс бодлоо шүү дээ. Энэ зурглалыг санаж байна уу? Төрийн үйлчилгээ авахын тулд танил тал хайж түмэн бичиг саас бүрдүүлэх төвөгтэй даалгавар авдаг. Харанхуй шүн чамаагүй цэцэрлэгийн бүртгэлд хүүхдийн тэврээд оожирлож хорооны тодорхойлтыг 2-3 хонж авдаг. Бичвэрд дутуу гэж биерэн ирсэн иргэнийг буцааж олон лавлгаа нэхүүлж орох газаргүй болтлон төөрөгддөг. Өдөөс хот руу сумаас сэрнлөө 100 км явж төрийн үйлчилгээг хүртдэг. Түмэн олонний амьдрал оожир дарааллын дунд хөрсөн орон жилүүд байлаа. Та одоо санаж байна уу?
Гэхдээ одоо гэрэл асаж Монголын систем интернетийн хурдаар эргэн бүртээ хүрч төрийн 87 байгууллагын 1263 үйлчилгээг хоногийн 24 цагт эзээч хаанаас ч түн олондоо төггүй хүргэж байна. Mongolian өдөрт тогтмол 100 мянга, сард 2 сая 800 мянга, жилд 33 сая 115 мянга, 5 жилийн хугацаанд 84 сая 500 мянган үйлчилгээг үзүүлжээ. Ингэснээр иргэдийн төрийн үйлчилгээнд зарцуулдаг 1.7 их найт төгрөгийг 170 сая цагийг хэмнэж цахим хөгжлийн хурдыг нэмлээ. Одоо илүү дэвшилтэд, илүү ухаалаг, илүү олон боломжийг шингээсэн Mongolia 5T танд үйлчлэхэд бэлэн боллоо.